Монголын чөлөөт бүхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид өсрөнгөө амжилт үзүүлсэн цаг үеийг та бид хамтдаа харсан. Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 бүх финалдаж 30 жилийн дараа 3 медаль хүртэж зам мөн Олимпийн 4 эрх хүртсэн юм а. Энэхүү амжилтаараа эрэгтэй шигшээ багийн тамирчид бүх сонирхогчд болоод Монголын ард түмэнд Риогийн Олимпиас хүлээлт үүсгэлээ. Хүлээлтийн эзэд олвол олон улсын хэмжээний мастер Бихбаяр нарын Монголын эрэгтэй шигшээ багийн хамт олон юм а. Дэлхийн залуучуудын аварга, Аз ТV аварга, насан туршийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний хүрэл медальт олон улсын хэмжээний мастер Эрдэнэтийн Бихбаярыг онцолж байгаагийн учир одоо та бүхэн түүний амьдрал амжилтыг үзүүлэх гэж байгаа юм. Хүлээн авна уу? Чөлөөт бүхийн эрэгтэй шигшээ баг тамирчид Лас Вегасын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж Олимпийн 4 эрэгтэйгээр эх оронд ирлээ. Энэ тэмцээнээс Монголын эрэгтэй шигшээ багийн анхны мөнгө медалийг 61 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Батболтын номин хүртсэн бол хүрэл медалийг 57 кг-д олон улсын хэмжээний мастер Эрдэнэтийн Бихбаяр, удах мөнгө медалийг тэмцээний сүүлийн өдөр 74 кг-д барилдсан Пүрүжовын үнэр батнаар авсан юм а. Энэ манай эрэгтэйчүүдийн шигшээг дасгалжуулагчнаар өөрөө тамирчид маань хийх ёстой зүйлээ хийгээд ирлээ л гэж ойлгож байгаа. Өшөөжлөө олон даваанууд байна биднээс. Ялангуяа 2016 оны үеэр бол биднээс энэ амжилттайгаа оролцохын төлөө хичээх болно. Дөрөв медаль авч Олимпийн 4 их авч уралдаа сайхан байлаа. Тэгээд энэ одоо хүч хөдөлмөр бол одоо манай ард түмэн одоо бүгд хамтдаа нийлүүлж чадлаа гэж хэлмээр байна. Энэ бол бидний хамтын хөдөлмөр байлаа. Цаашид та бүхнийхээ итгэлийг улам одоо өндөр амжилтаар бид нар гаргаж хариулах болно. Ингээд Рио Олимпиад бүгдээрээ Олимпийн аварга төрүүлж уулзцгаая. Та бүхэндээ баярлалаа. Намжлалтаараа манай шигшээ багийн нээлбэр дүнгээр шагналт 4-р барьж шалгарсан төдийгүй Монголын чөлөөт бүхийн эрэгтэй шигшээ багийн түүхэн амжилтыг шинжилсэн. Энэ нь 30 жилийн дараа дэлхийн дэвжээнд 2 бүх финалдаж 30 жилийн дараа дэлхийн дэвжээс 3 медаль хүртсэн тохиолдол болсон юм. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд ерөнхийдөө өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас хойш бэлтгэл сургуультаа тасралтгүй сайн гээд энэ дэлхийн аваргаас мөнгөн медаль аваад Олимпиад авсан маш их баяртай байна. Тэгээд аав ээж гэр бүлийнхэн тэгээд багш шигшээгийнхаа 4 багш нар тэгээд спорт хэлтгийн төв чөлөөтгөө албаныхантаас Хасан мегат компани хамт олондоос баярлалаа гэж хэлмээр байна. Яг хүрэл медалийн төлөө бол Катаки мөхтэй байрлалсан. Тэгээд нодлон би хүрлээс мөлтөрсөн болохоор айгүй хариуцлагатай байрлалтай байсан. Тэгээд ясандаа маш их баяртай. Сэтгэл маш сайхан өндөр байна. Тэгээд намайг тусал дэмждэг хүмүүстэй баярлалаа. Шигшээгийнхаа 4 багшуудаа Катаки инстракшн хангар спортороо батэрднахтай бүгд нь маш их баярлалаа гэж хэлмээр надад байна. Өрсөлдөгчд үнэхээр хүндээс эхний тойрогоос ахуулаад сүүлийн барилтаа хүртэл ер нь бүгд хүнд байсан. Тэгээд одоо бэлтгэл сайн одоо багш нарын зааж сургаснаар одоо бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ маш сайхан хангаж явсны хүчинд амжилт гарлаа гэж бодож байна. Үргэлж бидний дэмжиж тусалдаг төр засагчаа шигшөөгийн албаныхандаа бүгдэнд нь маш их баярлалаа таснаа хэлье. За манай эрэгтэй шигшээ бол 2013 оноос одоо шинээр зохион байгуулагдсан шүү дээ. Энэ хугацаанд бол одоо 13 онд 1 медаль, 14 онд 2 медаль,
15 онд одоо 3 медаль ингээд их агцтай явж байгаа. Энэ хүүхд залуучууд маань их сайн бэлтгэл ухамсарлаж хийж байна. Багш нарын баг маань их сайн ажиллаж байна. Ялангуяа жигшээ багийн багш нар буюу клубийн багш нарын хоорондын харьцаа их сайн байгаа гэж бодож байгаа шүү дээ. Бих хоёрын хувьд ихэд одоо ирээдүйн клуб төр хүүхд байхасаа инкээ багшаас одоо хүртэл салахгүй бэлтгэлээ хийгээл явж байгаа хүүхд. За бих хоёр маань 2004 онд Ховд аймагт өсвөрийн улсын ам шалгалт тэмцээн болсон юм миний нэрэмжид. Тэрний дараахан намар хоёр сайхан хөөрхөн бор хүүхд маад ирсэн нэг нь аав дагуулж гисэн нэг нь одоо бих хоёр бүх хоёр гэж хоёр ах トゥ хоёр нэг насны зэрэгтэй хоёр сайхан хүүхд орж ирсэн. Тэгээ энэ хоёр хүүхд сексэн тэр одоо хүртэл надтай хамт ажиллаж байгаа. Багаас минь аав бол амаа барилдуулна гэж боддог байсан. Тэгээд нэр нь хүртэл бүх хоёр бих хоёр гэдэг ахтай багаасаа барилдсан. Тэгээ хөлд орохоос эхлээл барилдсан. Тэгээд анх 12 настай да 2004 оны 9 сарын 15-нд анх өглөө унтчихсан юм аа. Тэгсэн чинь манай яг нэг доод хашааны нэг ахтай манай нэрхүү гэдэг ахтай манай аав ирээл анх хэмжээ юм хүн секцэд юм аа тийш очиж оров. Тэгээд анх инхээ огч дээр очиж орж исэн. Их спортод ч юм бол чанга шүдэ амжилт гаргаж чадахгүй бол тэр хүн цаг хугацаа бие эрүүл нь бүх юм л энэ спорт өгөөл дуустдаг. Амжилт гараад ирлээ арай хондоо байгаа л та. Тэгээд ер нь хоёулангийн спорт руу анх үгүй гэдэг шийдвэр яг хэрхэн яаж гарч ирсэн? Та бас өвдөөжийнхэн үед ямар хөө бодолтой байсан? Хоёулаа багаасаа барилддаг байсан болохоор ер нь аавынхын шийдвэрлэлтэй. Аав нь бол өөрөө их сонирхолтой тэгээд хөлд орсон цагаасаа л хооронд их ноцолддог. Тэгээ их шартаа энэ гуравчин тэгэл бижиг их ноцолддог байсан. Тэгэл би ч ямар сантай гадаа гарч ноцолдохгүй юу гэл. Хөдөлгөөний оодогт бол маш харамгаа хөгжсөн юм хөвгт. Ерөөсөө юмыг заасан тэр доороо сурдаг, мартдаг. За хоёр тул бол энэ хөвгт бол юмыг сурахдаа хөдөлгөөний эвсэл хөдөлгөөн маш их хурдан сурдаг. Тэгээ хөдөлмөрч маш их хөдөлмөрлсөн. Тэгээ багшийнхаа одоо зааж сургасан юм дээр бид нар бол санал бол яг нийлж ажилладаг. За тэгээ хоёр тул асар их төвчээртэй хөвгт. Энэ төвчээр бол байгалаар заяасан ийм төвчээртэй. 10 онд нэг баруун хөлөндөө бэртлээд тэр жил бүтэн жил барилдаа юм. Тэгэхээр зөв үнэхээр хүнд байсан. Тэгээд өчнөө усуудаа уулзаж одоо бид нар одоо на бихийг имжилж өгөөд зарлага гаргаж өгөөч гэсэн. Тэгээ улсууд бол тэр үед бол яг нэг юм байхад тусал тэмцэх хүн байхгүй. Тэгэхээр зөв үнэхээр хэцүү байсан. Тэгээд зөв өөр шир тавьж байгаа бихээ маань би машин тэргээ зардаг хэдэн төгөж жоод хүүгээ Тайванд явуулсан. Тайванд очиод Арслангийн батлага огш маань намайг сар гэртээ ойлгож намайг тойголж асарч эмчилгээг минь хийлгэж тэгээд бүгшинд бас сар байсан. Бас батлага огштой маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сэтгэл зүй маш их амархан өөрийгөө дайжилж чаддаг. Одоо тийм чадвартай өөртөө итгэл чадвартай ийм тамирч. Тийм миний энэ хөлний баруун хөлний гадна талын уутан задарсан гэдэг баха. Тэгээд тэр уута ахуулсан штэ. Хаалгаа ялгч. Тэгээл нэг эцэндээ 3 сарын дараа дивжин дээр гарсан. Байж ядсан байхгүй. Бэлтгэл. Тэгээ би хэлсэн. За одоо 2 сар л чамаа бэлтгэл хийж болохгүй гэж. Тэгэл 2 сарын дараас чөлөөтэй бэлтгэл хийж болно. Тэгээ 2 сарын дараас бэлтгэл хийсэндээ бид нар өөрсдийнхөө нэг бэлтгэлийн арга технологиор хийгээд тэгээ тэр хүүхд маань 1 жил өнжидсэн гэхэд бол баг ихний гуйд орохгүй гэжсэн хүүхд. Дараа жил шууд улсын арга болсон. Залуучуудын дэлхийн арга болсон. Хөлөндөө хагалгаа хийлгээ гинтл авчаа. Тэгээ тийм богино хугацаанд буцаад яаж тийм амрас хэрэгсэн? 6 сар болсон. Нэг өсөөрөө сайн тавьж гисэн байна. Өнөө агш маань, их агш маань. Өнөө агш чи мундаг штий. Тэгээ миний хүлжсэн. За багшаа би хөл итгэцэн. Одоо надад яаж ялдгийг хараад байгаа. Хоёрын бичлэгээс үзүүлж өгнөс. Үзүүлж гисэнтэй. Манай бихээ бол хэлсэн амнда хүрдгийн шивэр хүн шиг.
дэлхийн аваргын хүрэлт медаль. Энэ хүрэлт медаль бол эрт авчих, ноёдлон авчих хүрэлт медаль байсан юм аа. Ноёдлон Узбекийн Ташкентд бол 57 өстой гарцаагүй медаль авч байсан. Маш харамсалтайгаар оноо төрүүлж торгуулснаар л нэг жоохон онооны жоохон тактикийн алдаагаар хүрэлт медаль сэлдэрсэн. Тэгээ ноёдлон дэлхийн аварга шүү дээ. Ойжч ирчихэл. Айгүй шантарч байсан. Би яг яах гэж яг юуны төлөв яах гэж юм бурхан гэж одоо намайг хардгүй багтаа гэж би яг дотроо бодсон. Тэгээл бэлтгэлээ гэж ижиглээл тэрийг мартаал. Тэгэхээр ер нь одоо ер нь яг 14 оны дэлхийн аваргад гол харагдсан шүү дээ. Яг зооны аварга мөнгөн медалийн төвөөр тагтаагуул жоохон ловлд болох маягтай ажигдсан. Тэрийг оцоод мөнгөн медаль харьмалчих байл. Цаашаа бас дахиад алтын төлөө байлдах боломж байсан. Гэтэл энэ хөл медалийн төлөө бас нэг алдагдана гэдээ бол их ойрхон байсан. Энэ жилийн удаад бол бид нар бол медаль авах хүний тоонд бол найдвартай нэг номер бичиж оруулж ирсэн. Энэ хүн бол галзаа авах авна гэж. Тэгээ манай би хуулийн барилдааны онцлог гэж өөрийнхөө бие авч явж байгаа байдал энэ бол их өөрөө их тийм өвөрмөц хүлтэй. Одоо биеийн онцлог гэж одоо цуулан нэг цуулбар нь баг гэдэг чтэй. Хөлн богинохын цээж уттай. Тэгээ хүнд хөлөө алдах нь ховор. Тэгээд өөрөө хурд хөдөлгөөн сайтай. Энэ барилдааны ухаан бол цэрэг ажилтдаг. Тойрог болгоны барилдаа надад миний хувьд бол харахад бол өрсөлдөгч болгон хүн дэм шиг санагдсан. Тэгээд маш их одоо миний сэтгэл хөдлөж маш их одоо имиж маш их сэтгэл хөдлөсөн барилдаан бол Японтой хийсэн барилдаан байсан. Тэн дээр бол би үнэхээр бол станаар өөр хаана яваач мэдэхгүй байсан. Тэгээд зооны аваргын төлөө барилдаан дээр бол яг би бол зооны аваргын төлөө барилдаан дээр өнгөрсөн жил ялагдсан гүржийнхаа бүхий ялна гэсэн итгэлийг бол дотроо өөрлөж ирсэн. Өөрөө миний хувьд бол би дотроо их бардан байсан. Ялна гэсэн бодолтой байсан. Тэгээд одоо барилдааны тактикийн алдаа гарсан. Яг манай хүүхэд өөрөө хитрхи одоо ялах боломжтой байсан боловч өөрөө хитрхи ялах гэж яарсан болов уу гэсэн миний бодол байсан гаднаас нараад. За ерөнхийдөө ноёдлон 2014 онд бас зооны аваргын төлөө үлдээд саяны гүржийн хүмүүс хожигдсан байгаа. Яг энэ байдал ноёдлон бол идэв байж аваад хожигдсан. Энэ жил тэр нэг ардман арцсан байж аваад оноогоо авсан бол барилдаа шал өөр их байлаа. Тэрэн дээр бас аль аль талаас нь жоохон алдаа гарчлаа да. Бид нар гүржид 2 дахь удаа ялагдлаа. Энэ алдаа бол шууд багш надтай холбоотой. Энэ алдааг би үүрэх ёстой. Хариуцгаж яагаад гэвэл их амжилтанд зарим алдаа дарагддаг байхгүй юу? Гэтрийг амжилтаа хөөрөөд алдаагаа мартчихдаг. Өнөөдрөөс ч тэр хөөрсөн амжилтын хажууд алдаагаа байн бодож авах хэрэгтэй. Ирэх жил бол одоо бид ирээдүйн жанрын олимпиад гүржтэй яаж барилдах вэ гэдэг таагтаа одоос бас сурлах хэрэгтэй. Он гараад 2016 он гингөт Риогийн олимп боллоо гэж ер нь бол спортын бичгний чиглэн тий. Дэлхийн аварга 57 кг Монгол улсны эрэхтэй болсон. Тэгээд энэ эрх бол нөгөө улсад нь ирж байгаа эрх байдаг. Тэгэхээр чиний жинт чинь бас хүчтэй өрсөлдөгчнөр байгаа. Өрсөлдөгчийн 3 янзын судалгаа байдаг юм л да. Өөрөөсөө доогуур бүх ялна. Одоо өрсөлдөгч сул бүх ялна гэж нэг байна. Тэнцэг бүх ялна гэж байна. Өөрөөсөө илүү бүх ялна гэж байна. Манай бихээгийн хамгийн гол чадвар өөрөөс илүү бүх ялдаг. Өөр нь бол олимп руу ямар тамирчин явах вэ гэдэг бас дотроо сорил хийж шийддэг шүү дээ. Хэр итгэлтэй байна бэлэн үү? Юу гэж бодож байна? Итгэлтэй байгаа бэлээ. Тэгээд ер нь бол яг л ордныхаа хэвээрээ байна гэж би бодож байгаа. Бэлтгэл сургалтаа хийж. Би яагаад тэгэхээр юу? Ер нь манай найз ном маань тийш өгсөн л дөө. Би тэр нэг жин байхад бол би бол номтол барилтна. Номтол үзнэ гэж боддог байсан. Тэгээд ер нь бол өшөө яг тухайд бол яг номтойгоо үзнэ гэдэг бодолтой байсан. Тэгээд одоо ингээ ном маань өсчгөр бас өшөө залууд өнөр ах нар маань ч байна. Тэгэхээр би бас найзаар яг өөрөө нэг ирлэгдэх шиг би тэр хэвээрэл байна гэж л өөртөө зорилго тавьж байгаа. Рио-де Жанейро олимпиад бид амжилт гаргахын тулд бас л одоо ингэж тал талаас хамтарч ажиллаж тийм ээ нэг нэгэндээ нэг нэгнийгаа өмчлөхгүйгээр
тамирчтай өмчлөхгүйгээр хамтарч ажиллаж, аль нь хамтарч ажиллаж иж энэ одоо ерөөдөө шинээр олимпиад өндөр амжилт гаргана гэж бодож байна. Хамгийн магадгүй мөнгөн медаль авах гэж л бодож байсан. Бид нар тэгж зорьсон. Өөрөө бол шууд дэлхийн аварга болно гэж итгэлтэй байсан хөлт шүү дээ. А энэ бол яг уухгүй хөдөлгөөний үрдэн тэгээд клубын инкэ ахын маань өстой нүүрх хөдөлмөр мөн жигшээ огийн маань багш нарын маань бас нэг бас л их хөдөлмөрийн үр дүндлийн хөвгт маань ингээд сайхан амжилт гаргаж шүү дээ. Хүрл медаль аавна гэж итгэлтэй байсан мөртлөө их одоо сандарч исэн. А би яг тэр үед бол хүүгээ гараад ирэхэд бол би хамгийн түрүүнд би аавыг бодсон. Ааваас нь гуйсан, тэнгэрээс харж байгаад аав одоо би талигаа чи нэрээр нь дуудаа тийм ээ. Эрдмата хүүгээ одоо хараарай. Тийм ээ хүүдээ одоо сайхан буян хишгээ хайрлаарай. Дэлхийн дивжин дээр хүсэж мөрөөджсэн одоо амжилт гаргана миний хүү гэж хүсэж мөрөөджсэн мөрөөдөлж одоо биелэгдэх гээд байна шүү. Гэт би аавын хамгийн түрүүнд бодож исэн. Сайхан одоо хүүхдрүүлсэн эцэг эхийн би хамгийн түрүүнд бодсон. А тэгээд би мэдээж инхээ ох шиг одоо багш одоо тэнд үзэж байгаа миний хайн одоо яста залбираад сууж байгаарай одоо инхээ ох шиг нүдэндээ төсөөлж ингэж бодсон. А тэгээд мэдээж одоо өөрийн сүсэг бишрлүүд юм уу би мэдээж ламраа одоо бэхээгээ одоо даатгадаг ламраа би бол нүдэндээ төсөөлсөн. Монгол их орноо төсөөлсөн. Ард түмнийг төсөөлсөн. А дээр нь одоо төрийн далбааг ингээд ихшгэлүүлж чадахгүй ч гэсэн төрийн дуулаа ихшгэлүүлж чадахгүй ч гэсэн төрийн далбаага мандуулах одоо тийм агшинг ингээд яг нүдэнд төсөөлж гэсэн. А манай хүүхд бол одоо үнэхээр өөртөө ихтэй ч барилдсан. Үнэхээр бол одоо сайн одоо хүрл медаль бол үнэхээр чанарлаг сайн одоо барилдаж авсан. Тэгээ энд нь би бол маш их баяртай байгаа. Хүүдээ маш их баярлж байгаа. Холбооны эрхлэгч доктор Жорг маань 300 г халттай ингээм мөнгө яхахтай урамшуулсан байгаа. Тэгээс маш их баярлалаа гэж мэд. Итгэлтэй байсан. Өөрөө явахдаа бол би чинь тэмцээн уралдаанд яваад ирэхэд нь бол энэ голцоо гаргаж өгдөг. Тэгээд тосч авдаг. Тэгээд саяны одоо энэ дэлхийн аврагт явах үед нь бол ээж гэрээсээ өнөд гаргаад өгчихгүй миний ээж тийш яваад яхаа. Хүүгээ медаль аваад ирэхэд нь тосороо гэдгсэн. Өөртөө бол итгэлтэй байсан медаль авах гэдэг. Биднийг гадагшаага тэмцээн уралдаан болон дотооддоо бэлтгэл сургуульд гарахад одоо хамгийн хэрэгтэй эм витаминжуулалт бас мөн одоо мөнх төрөх санхүүжилтээр тусалдаг эрүүл мэндийн спортын яамны харьяа спорт хөгжлийн төвийн ахандаа бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Аюу баярлалаа. Бид нар чинь энд ээж цайс үнийхээ дээжийг өргөөл хан яг юуны сууж компьютерийн хараас ерөөсө босог шүн нөгөө цагийн зөрүүтэй учраас манайх ч нөө шүн үтсэн штэ. Тэгэл шүн ерөөсө компьютерийн хараас босоогүй. Тэгэл айгүй их баярлалаа. Тэгэл бүх медалууд бүгдийн дийлгэж тавиал харцууж явуулаад ерөнхийдөө тамирчин хүний ар гэр гэдэг бол айгүй их бас өндөр хариуцлагатай байдаг. Тэгээд нөө бас ихэнх цаг хугацааг нөө тамирчид чинь ар гэртэй биш энэ тэнд бэлтгэл сургуулийн гадагшаа явна. Тийм учраас бас дүүгээ гэртээ байгаа үед нь бас дуртай хоол энэ хийж өгөөлэй болох тухтай байлгахыг хэлж байдаг дээ бид нар. Хангард спорт орондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Арднаа азрагчтай. Тэгээд Алтайгийн старагчны Батэрдэн ахтаа маш их бас баярлж өгдөг шүү гэж хэлмээр байна. Нийслэлийн биеийн тамирын газрын дэрэгдэх оюутны шгшөөгийн хамт олноос их баярлж өгдөг. Энэ бол маш олон хүний хөдөлмөр, маш олон хүний сэтгэл, маш олон хүний одоо тусламж. Тэгээ димээр ард түмний үрдэл тэр олон авчгаасаа чөлөөтхийн одоо тамирчид ингэж медаль аваасаа гэх тэр ард түмэн чинь тийм их гоё энерги хайрлж шít. Ингээд маш олон хүмүүсийн одоо хүч хөдөлмөрөөр одоо гаргасан амжилт гэж би бодож байгаа. Бид нар бол маш их зовлон бэрхшээл, бэлтгэл, сургууль, төсөв төвчээр яаж ялагдах, гэмтэл бэртлэгээд маш олон энэ бэрхшээлийг давж яаж өнөөдрийн амжилтанд хүрсэн юм аа. Тэрээс энэ амжилт бол ерөөсөө 1-2 жил дотор гарсан амжилт биш. 11 жилийн хөлбөрийн үр шим гарсан юм. Энэ миний саяны энэ жилийн Аз аврагын медаль Аа тийм үү. Тий. Аз аврагын медаль. 5 сард бас Азийн авраг дээр бол Аз гэдэг чинь өнгөж энд дэлхийд ноёлдог төрөл шүү дээ. Тэгэхээр тэнд бол бихээ маань Азийн тэр олон хүчтэнгүүдийг яаж сөхрүүлж Аз авраг болсон бэ тийм ээ? Би бас хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Намайг хүнд хэцүү байхад Насан бат юмч маань маш сайн тусалж одоо хүртэл тусалж яг одоо намайг сая Аз аврагт халуураад айгүй хүнд байж хат намайг
босгож ирж гэх юм уу барилдуулж төрөөлүүлсэн. Тэгээ насан батмжтэй маш их баярлалаа. Би хоёр эндээс явахдаа төрүүлнэ гэж байсан. Очоод төрүүлсэн тэгж яг Азийн хэмжээнд бол их хоёртой тийм өрсөлдөөн хүнд өрсөлдөө үзүүлэхээр ч юм уу тийм тамирчид за Иран, Ардсан сонгосын тамирчид байсан л да. Тэд нартай Ардсан сонгосын тамирчид хэсэгтээ хоцсон Ираны тамирчин болохоор аврагтаа гарч чадаагүй. Тэгээд тэгэхээр бол ер нь бүх хүрэлцээс илүү төрүүлсэн дээ. ТV-ийн тэмцээний хамгийн том яг анх авч ирсэн медаль. Өсвөрийн Азийн аваргын мөнгө энтгэхт олж ирсэн. Конаи хүрэл медаль трац тутдаг. Олон улсын тэмцээний энэ жилийн Иван Яригны хүрэл медаль. Наманах айгу аваагүй утсан байсан медаль, би энэ медальд айгу хайртай. Сая улсын аварга 2015 оны улсын аваргатай өвөл болдог ч. Тэ нэг сард болдог. Тэрэн дээр танай албаны ерөнхийлөгч Асаширо Давид дээр жаглан гац удан гартуулж өгөөд байсан санагдаж байна. Тэ. Энэ алтан гац. Төрийн одонгоор ингрэмлах ямар байд юм бэ? Үнэхээр гоё сайхан байсан. Өөрөө би мэдээг өвчсөн. Тэгээд айгу баяртай. Тэг олон хүмүүс хайжууд гартуулах бүр гоё. Их олон шагналын эхлэл нь болов гэж бодож шít. Чи юу гэж бодож байна? Харин ч одоо ингээд цааш яшаа шүү зөндөө явах хаа. Би олон тамирчны гэрт очиж үзчихсэн. Тэгээд өрөөрөө нарангууд бүр том тууцэн дээр зөндөө олон медаль хатцлээ тийм ээ лээ. Чамдаан тийш тийм үү бүгдийн. Чамдаан тийм байлээ шүү дээ. Хөсдөг охин миний яг би бүгдийн нэг миний яг медаль ер нь бүх юм энд байгаа. Энэ нэг Якутын 2008 оны тийм алмастай энэ юм шүү. Үгүй та энэ медаль байгаа юм. Медаль дээр бас алмаацтай шүү дээ чинь тийм. Тийм. Энэ Азийн хүүхдийн наадам медаль нэ. Тийм. Алмаацтай. Ямар сони одоо ингэж бүх медалаа чин даванд хийцэн. Энэ дандаа зарим тууснаар нь байгаа. Нуулын ар өөртөөдөг хоёр хүүхдийг хооронд нэг барилдуулж үзхийсэн гэж тэгдэг байсан гэд тэр түүхийг нэг нэрийг яриач. Тэр чинь ингэсэн шүү дээ. Тэр чинь юу байхгүй юу? Тэр чинь ном битэрч би нэг баа бахта манай эмээгийнхэн яг Төв аймагт байдаг гэсэн. Тэгээ ер нь бол 100 болгон очиж хонь хариулдаг гэсэн. Тэгээд тэнцээ бол байнгаар нь манай ах нар аав маач байнга тэр яв хүүхдүүдэд барилдуулчихна. Тэгээд тэгээ барилдаа явж хат нэг урд одоо нэг номин гэдэгт сайн барилдаг хүүхд байна. Энтийн нэг барилдуулж үзмээр байна гэх. Хооронд ингээ барилдаа. Тэгээд номингийн аавч баталдагчсанд айгүй их бүхэд туртай хүүхдээс айгүй барилдаа. Тэгээд яг уулны цааныг ном төв дээр би яг хонь дээр л байдаг гэсэн юм лээ. Тэгээд нэг удаа ноёо аавтаа зөв барилдах гээд ирсэн юм лээ 60-аас. Би бол тэрийг сайн санаа. Би яг аргалт явж исэн байхгүй. Голын аргалт үүсэн гэж явж исэн чинь гэрт нэг 60-аас ирдэг байхгүй. Тэгэл өдөөний хөдөөж тэг байснаа хүн ихээр гоё юм чинь. Тэгээд аргалаа гаалдаг бол очих гэсэн чинь хөдлөө явчихдаг байхгүй. Тэгэл маа ном чинь нэг надтай барилдах гэж ирээл тэгэл тийш аргалж үзмэнэгүүд нөө яараа явцсан юм шиг. Яг бол анх тэгж ном битэрээ тийм баг. Тэгээд сүүлдээ тэгээд энэ хүнээ замыг үзээ болчих хоёлаа энэ чөлөө бүхий секцэнд ороод хоорондоо танилцаад сайхан нөхөрлөөд нэгээ хуудалцаад нийтийн өсөлтөд хоёлаа нэг сайхан явсан та тэгээд хинэж явсан гэдэг амжилт гаргахад тийм бэлэн нэг гэж хулцаж явсан. Ийм сайхан хоёр хүүхд. Ишарвтаа байсан юм да. Наад нуусч бас барилтаад байдаг гэсэн хүүхдийн барилтанд энэ хоёр барилт. Тийм би хүүхдийн барилтанд би 1 2 5 онцдаг гэсэн. Тэгэл тэг чин номон яг тэр наадам дээр би барилдаж яхад ном байсан юм бэлээ. Хурдны мөр унжсэн юм бэлээ. Яг битэр яг ингээд айгу зөрдөг байсан. Хамгийн сүүлд битэр чин нэг
Миний санахын лав юунд таардаг. Бүхэн өргөнд бүх үтж жагаад тэгээ хоорондоо анх таарчихсан. Үндэсний бүх бас сонирхож үзэн нэт тий. Баг багтаа шүү дээ. Үндэсний бүх. Одоо бол ажиллаа шүү дээ. Одоо сонирхчлаа гал та. Гэтэ ер нь бол яг өөрийнхөө спорт болохоор тэгэл чөлөөт рүүгээ анхаарлаа. Манай эдгээр хүмүүс маань сайхан нийтээ уулзгаалаа. Их үеийнхээ одоо ичхийг хүүгээ дуудажээ. Бэлтгэлээс бусад үед бол тамирчтайгаа яг үеийн найз үз шиг нь харьцдаг гэж тэгжсэн шүү дээ. Айгу чөлөөтэй багш нартайгаа гоё харилцаатай байд юм шиг үлээ тий. Тийм шүү дээ бид нар шинэ айгу яг л манай цагаагч Бүрбаатар шин баяраа огш их хэрэгш бид нар яг бас нэг зарим тохиолдолд найз шиг зарим тохиолдолд одоо юу шиг байдгийг аав шиг ээж шиг ингээд баян нөгөө цуг байсараад нэгэндээ айгу тийм айгу тотон болцсон дасцсан гэх юм уу тэгээд бэлтгэлтээр бас нэг ойлгохгүй юм гарахад яг голыг нь олж за энэ хүүхдэд яг ингэж хэлвэл ойлгондоо гэд яг тэгж ойлголдог. Дэлхийн аваргын үеэр манайхан бүгдөө хочтой болсон гэд надад хочнуудыг хэлсэн шүү дээ. 14 онд дэлхийн аваргад явж байхад нэг намайг цогоогш яг ишгэн хүүгээд юм ишгэн хүүг гээл айгуу тэгээд тэгжсэн тэгээд тэрнээс хойш би яг ишгэн хүүгээд нэр авчихсан. Тэгэл ишгэн хүү гэж нэр аваад номонд болохоор Хуранбаатар гэж нэр өгөөд анхаахт Сэрхэнбаатар гэж нэр өгөөд өндрөө хахад Төлгөн хүү гэл ингээл ер нь ингээл янгэр маа нэг нэгэндээ авч өгөөл тэгээд энэ үндэсний бөхөр хоёулаа айгу барилддаг байсан баг та. Тэгээ энэ нэг нь Агуун самдангийн Сүхбат гээл дэвэд гараад нөгөөх нь Сумья азар гээл дэвж гарч ирдэг. Хоёулаа хоорондоо барилддаг гэсэн. Аав нь ийм зодог шуудаг авч өгөөд. Тэгээд бихэн Агуун самдангийн Сүхбат гээл нөгөөх нь ах нь болохоор Сумья азар болоод долуурсрангийн. Тэгээд бас Эрдэнэ сумын нааданд төөрхөн зодог шуудгийн өмсөд барилдчихсэн хүүхдийн барилдаан. Нөгөө хоорондоо ойролцоонсны тэгээ хоёр эрэхтэй хоёлаа бүхий спортоор хичээлдэг байсан нь бие бинийгээ хурцлаад илүү их нөгөө амжилтын төлөө тэмүүлэх тэр амжилт гарах тэр нөхцөл бүржсэн юм болов. Хоёлаа болохоор нэг жинд барилддаг байсан болохоор бол илүү хоорондоо их хор шарттай. Тэгээ тийм учраас арай илүү амжилт гарах дээрээс. Их хөдөлмөрч гэдээсэн бихээ багш нар нь ер нь хоёлаа бол бэлтгэл бол ерөөсөө таслана гэж ерөөсөө тасалж байгаагүй ерөөсөө. Ямар сайнтай секснийх нь ах нар нь энэ хоёрыг нэг цагийн буруу хэлж нэг бэлтгэлийн таслуулахсан гэсэн яриа байдгийг. Маш их хөдөлмөрч хөвгт. Бэлтгэл сурвал таслахгүй. Одоо би бихээ 2-4 нас хойш бэлтгэл тасалж байгаа баг үзээгүй. Ах маань юм багаш. Манай ах чинь Эрдэнэтэд битээр барилдаад би медаль аваад ах маань медальгүй бууштай ингээл. Тэнгүүд бөхөө чинь өглөө орж ирэнгүүтээ хувцас олиол эргээ гараалгүйгээл ингээд бас нэг яг тийм нэг одоо шаргуу бүр айгу бил тийм бас надад байд юм шиг хаа. Очигдсан ч гэсэн. Тэгээд үндсэндээ бол би яг тэгэл ингээл айгу хүнд хэцүү байсан л да надад ингээл хожигдоод ингээл за ингээл ингээд. Тэгээд барилдгаа болио гэхээр би яг юу юм тэгээд би болроо агшаар тоглох. За энийг Up Mongolia тожигдчихлоо. Тэгээл би болроо агшаар тоглоод. За зүгш. Хожиж гашиж байж байгаа. За зүгш танаад нэг каск аваад өгч өтөө юм биш. Уурхаа муурхаа яагаад нэг дагаж маадар тэгэл. Бодоод ахтал тэгээд яг барилдахаас өөр яг хийж чадах юм байхгүй л байгаа байхгүй. Бүр хитийн зорилго төлөвлөгөө гэх юм бол одоо тим нэг чиглэлээр сурдаг ч юм уу, тим мэрэгчлээ болохоос ингэж бодож байгаа төлөвлөж байгаа зүйл байгаа юу? Баггүй шүү. Ээж аав яшиндээ хилтгэлээсэн нөхөө нэг барилдахаа болсны дараа нэг давхар мэрэгчл бас те гээд нэг сураараа ирээ гэл хэллээсэн. Тэгэл тухайн үед за гэл тэгэл яваад болохсон шүү. Нэг өөрөө бол яг нэг тийм айхтар бодол байдаг шүү. Хэрэгтэй юм шиг байгаа. Таны харж байгаагаар бихийн барилдаанд сул тал байна уу? Дандаа амжилтаас гадна сул тал байна. Ааха. Тэгээ энэ бол багш авийн хооронд яагаад гэвэл өсөлтөж бүхнүүдээ судлаа шүү дээ. Тэгээ би хэлдэг бихэд Монгол хүнтэй ойрлоход одоо бас хэцүү юм. Ингээ монголоор ойрлохоор хэл мэддэг чинь хамгаалж гадаадын хүнд бол сайх юм аа гэж. Тэгээ яагаад гэвэл өнөөхий гэдэг чинь одоо онгой байгийн болчиход байгаа шүү дээ. Өнөөх гэж одоо юу хэлээд байгаа бэ гэж. Одоо яг өнөөхөө хийж өнөөх гэж юуж байхгүйгээ зарим бас ийм юм ярьдаг болсон. Тэг чинь өнөөхөө хийгдэг чинь тэг сануулж байгаа байхгүй. Нөгөө нэг юм байгаа шүү дээ. Тэрийг нэг олдог гэж. Бихэд хоёрт хэр олон өнөөх вэ? Байгаа. Байлгүй. Өнөөх тэмцээ болгондоо өнөөх штэ. Өнөөхгүй тэмцээ гэж байхгүй.
тамирчдыг дивженээр барилдаж хахад багш нар тасалжуулагч нар цаанаас маш их зүйл хэлж өгдөг те орилаал байдаг. Тэгээд нөгөө бодж илээ тэр тухайн гадна орилж байгаа тасалжуулагч юу нөгөө тамирчин бас хэр хүрдэм бол багшийн хэлснийг тэр доор нь оновчтой зөв одоо довтлогоо хийх чадварыг л хариу үдлээ урдгаж ярьж байгаа шүү дээ. А зарим нь бол багшийн хэлэхгүйгээр бас хийдэг тийм ур чадвартай өндөр зэрэглэлийн тамирчид байна. Бихи айл нь вэ? Тий. Энэ аль алинд нь хоёуланд одоо хамааралтай энэ сайхан тамирчин. Одоо сүүлийн үедээ бол манай бихэгийн барил дээр олон техник хийдэг гэсэн бол барил дээр төлөвшөл эхэлсэн одоо. Одоо бихэгийн барил дээр бол одоо бихэгийн гол барил дээр бол тийм өрсөлдөгчтэй зай өгөхгүй. Одоо барил дээр нягтралтай алдаа багтаа. Тэгээ хүний алдаанд өөрөө бол явахтаа би бихэд одоо хилдэгий. Хүний хөлд явахдаа хол зайнаас явал гэж амжилт төрөхгүй. Жаах ойрт зай орд тусмаа тэсэлтэй орд тусмаа амжилт мэх амжилттай болно ч хэлдэг. Яг ийм зарчмыг голдоо одоо товтлогоо хийдэг бид нар. Тэгээ энэ товтлооч үр дүнг өгч байгаа. Барилдаанд төлөвшөөд эхэлсэн хэрэг янз янзын одоо хамаагүй мэх хийх гэсэн үг шүү дээ. Итгэлтэй мэгтэл нэг итгэлтэй мараад одоо барилдна гэсэн үг шүү дээ. Энэ ирээдүйн цогцлогын хамт олон одоо бидэнд бол одоо маш их тусалцаа үзэж бид нарыг бэлтгэл ийм сайхан өндөр амжилт гаргах бүх бэлтгэл сургалт хийх болцоогоор хангадаг ирээдүйн цогцлогын хамт олон бас баярлж байлаа. Хүс хүч тэсвэр хатуужил хүн чанар шингээсэн чөлөө техник дивжээ тэдний амжилтыг чимээг өхөн хадгалж байна. Нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөө. Сонгогдсонд баярлалаа. Тэгээд одоо шууд би яриавч юм. Юугаа? Зяа. Хичээл гуртаа аваа мэдхгүй шүү дээ. Тэр юм уу? Хиттэй байгаа мэдхгүй нэрс. Нэр байгаа. Спорт. Спорт. Тэгэхээр надтай жирэж. Мэдхгүй шүү. Тусалдаг, дэмждэг Вэж яваад гэсэн.